Зохиолч Үүрийн туяа Сөрөг цэцэг 2-р бүлгийн 1-р хэсэг. Хавар цаг цаанаал нэг л хүмүүрийн сэтгэл тэнгэр сайхан улирал. Намуухан хаврын орой цэцгээ шинхэн ажилласаа таран гэрийн зүг алхана. Гэр нь ажилтайгаа ойрхон тул тэрээр такси болон автобусны мөнгөө хэмнэн өдөр бүр ингэж алхдаг байв. Шинхэн ажилдаа ороод 1 жилийн нүрийг үзэх гэж байгаа нь энэ юм. Анх шинэ хамт олон шинхэн ажил гээд түүнд хэцүүхэн байсан ч одоо бол туршлага хуримтлуулан ажиллах нь дэндүү сайхан. Өнгөрсөн бүх хар бараан дурсамжууд түүний сэтгэл тодхон үлдсэн ч тэр цаг хугацаа өнгөрөх хэрээр аажмаар эдгэрч байлаа. Цаг хугацаа гэдэг бүхнийг ангаж чадах хэдийч сэтгэлд үлдсэн хар дурсамж бүдгэрэн арилахад дахин нэг амьдрал шаардлагатай юу гэлтэй. Цэцгээ гэж дуудах танил эр хүний хоолой сонсдоход тэр эргэн харвал түрүүнээс хойш дуудаад байхад гэж инээмсэглсээр галт хурж ирлээ. Галт бол түүнийг орж ирэхээс өмнө ажилд байсан. Мөн тэргүүний ажилчдын нэг байлаа. Ээж болон өвчтөе дүүтэйгээ хамт амьдардаг хөдөлмөрч энэрэнгүй сайхан залуу. Түүний талаар жиг жугхийн ярьж битүүхэндээ өөрийн болох хүсэлтэй хүүхнүүд тэдний ажил цөөнгүй их байх аж. Гэвч галт цэцгээг ажилд орохдол дурлаж хайрлаж хайртайгаа хэлж чадахгүй өдий хүрсэн билээ. Ажлын бусад эмэгтэйчүүдээс тээс өөр тэр нууцлагдмал бас хичээнгүй хөдөлмөгч заана нь галтын сэтгэл зүрхийг эрэхгүй татна. Гэвч энэ тухай цэцгээ яах мэдэх вүлээ? Түүний юу туулж ирсэн талаар тэр хэнд ч хэлэлгүй нууцлж ирсэн. Ажлын хэн нэгэн түүний талаар мэдсэн байх вэ гэхээс тэр өдөр бүр эмээдэг байлаа. Өнгөрсөн зүйлээ мартмаар байвч түүнийхээ талаар ажлын залуудаа мэддэхгүй байх хүсэл нь түүний өнгөрснийг бодогдуулахад хүргэдэг байлаа. Гэсэн ч тэр ирээдүгээ гэрэл хийгээтэйгээр бодон үсэн мөрөөдөн инээмсэглэн алхдаг цог золбоотой нэгэн болж өөрчлөгдсөн юм. Цэцгээж галтын дууг сонсон эргэж хараад "Чи яагаад намайг дагаад байгаа лээ?" гэж ширүүхэн харахад тэрээр сандарч "Үгүй. Би харин ийшээ" ёо гэхтэн цэцгээ чанга инээгээд "Чи яагаад намайг хараад надтай юм ярих болохоор л ингээд ээрч мураад дундгийм бэ? Ажлынхаа үрдэл галт чамайг харахаар л ингэдэг. Бусадтай харьцахтаа зүгээр л гэх юм. Би чамд тийм амар хүн шиг санагддаг юм уу?" Үгүй. Чи амар биш. Тэгээд одоо чи хайчих гэж байгаа юм? Гэртээ харих гэдэл. Гэр чинь нөгөө зүгт үсттэй. За би явлаа маргааш уулзъя. Гэхэд галт гараа даллан баяртай гэхээс өөр юу ч хэлж чадалгүй ард нь хоцорч үлдлээ. Уг нь галтынх цэцгийнхтэй ойрхонч анх сандрахтаа гэрээ буруу зааж өгснөөс болж одоо дандаа өөр зүг рүү явж байгаад дараа нь гэртээ хардаг болчихсон юм. Гэрийнхээ үүдэнд ирэхэд аав нь бяцхан окныг эрхлүүлэн хөөцөлдөн гүйцэхэнэ. Хашааны хаалга онгойх дуугаар өнөөх охин ээж ирлээ гэж баяр шаргалтайгаар цэцгээрээ гүйнэ. Миний сайхан гүнж өнөөдөр өөдөөгөө мундаг байсан уу? Хэмээ ээжээ? Би цэцэрлэгтээ явж болохгүй мүү? Номин туяа гэд бүгдөө цэцэрлэгт явдаг. Би ч бас ямаар л байна. Миний охин энэ амар угаасаа сургууль дарна шүү дээ. Одоо хэдхэн хоноод цэцэрлэг амрах гэж байгаа юм чинь явж яах юм бэ? За ээжээ та надад гоё юм авчирсан уу? Уучлаарай ээжигээ. Өнөөдөр цалин буухайсан ч буугаагүй учир ээж нь маргааш амттай юм зөндөө ихийг авчирч өгье. За юу. За зүгээрээ ээжээ. Өвөө намайг өнөөдөр дэлгүү дагуулж явсан. Аваа, та гадар охиныг дагуулж явсан юм уу? Үгүй. Аав нь булгын должин эмээгийн дэлгүүр л хүрсэн юм. Би танд хэлдэг үсттэй. Охиныг битгий хашаанаас гаргаа гэж. Өөр хэмнэ зарим гэдмээр байна гэд байхаар нь л. Тэгэж байгаад ямар нэгэн муу юм болвол яах юм? Та жоохон ч гэсэн миний үгэнд орж байгаа ч.
Ээжээ, та өвөөг битгий загнаа. Би өвөөгөөс өөрөө гуйсан юм. Би дахиж гарахгүй ээжээ. Гэж хормоноос нь тэрэн уучлалгүй хохиноо харан өрөвдөж байсан ч аав нь буруу зүйл хийсэн тул түүнд эмзэглэн охиноо хөтлөн гэрт орлоо. Хөөрхий аав нь араас нь орж түүнд цай яглаж өгөөд одоо тайвшир та. Аав нь дахиж охиноо авч гарахгүй. Аав нь сайхан охиныхоо дуртай будаатай хургыг хийж өгөх үү? Хэрэггүй. Зүгээр шүлтэй хоол хийж. Би жоохон ажил хийх хэрэгтэй байна. Тэг. Аав нэг сайхан шүл пор хийлэгчгээ. Миний охин ээжигээ ажил хийж байхад нь битгий саадуулаарай. Охин толгой дахин хүүхэлдэйгээ тэрвэрсэн. 1-р хэсэг төгсөв. 2-р хэсэг. Цэцгээж хувцас солон ажлынхаа ноутбукийг гаргаж ирэн ажиллаа хийсэн. Охин хүүхэлдэйтэйгээ ярин үе ээж рүүгээ харах хэдий ч цэцгээ охиноо тоосонгүй. Миний охин хоол болчихлоо. Хоолой дээрээ. Би дуусаагүй байна. Наана тавьчихаа. Хоолоо халуун дээр нь идэж байгаа ч дээ. Дандаа л хөрсөн хонь идэх юм. Шөлтөө хоолойч нь халуун дээр нь идэж байж л идсэн болно үсттэй. Аава, би завгүй байна. Маргааш энэ ажлыг захирал тайлгнах ёстой. Энэ ажлаа дуусгахгүй бол хөрсөн хоол олгоч мөнгөгүй болно шүү дээ. Та ойлгож байна уу? За. Аль баялгуу. Миний охин хүрээ дээр хоолоо ид. Охинж за өвөө гэд хүүхэлдэйгээ орон дээр тавиад өөрөөгөө гүйлээ. Хоёул инээлдэн хооллох аав охин хоёроо харсан цэцгээ инээмсэглэн ажлаа үргэлжлүүлэн хийн. Маргааш нь ажлаа тайлагнан захирлынхаа магтаалыг хүртээд авлаа. Ажилч тарж энэ удаа цалин буусан учраас баяртайгаар алхана. Цэцгээ гэж ахин дуудах эр мэдээж галт байлаа. Мөн л түүнтэй хамт явахыг хүсэх хэдий ч цэцгээ татгалзна. Цэцгээ, би танахыг мэднэ. Уг нь манай хажуухан димэлээ шүү дээ. Чи яагаад надад бодлоо хэлээд байд юм бэ? Юу? Чи яаж мэдсэн? Намайг дагаа юу? Үгүй дээ. Чи буруугаар ойлгочихвоо. Өчигдөр гэртээ орох гээд явж байтал чи яг манай хажуугаар өнгөрсөн юм. Би дүүгийнхээ эмийг авах гээд эмийн санд ойчрлож байгаад жоохон оройтод гэртээ ирсэн юм л да. Чи яагаад надад бодлоо хэлээд өөр зүг рүү явдаг байсан бэ? Хөөх, өнөөх намайг харахаараа сандраад үгээ зөөж яддаг хүн чинь ямар сайн ярьж байх юм? Тийм ээ, манай танах хоёр ойрхон гэхдээ би чамтай явмааргүй. Яагаад? Ажлынхан юу гэж ойлгох юм? Тэгээд ч би гэрлүүгөө явахдаа ганцаараа явах дуртай. Ганцаараа эргэцүүлж бодох зүйл их гардаг учраас надад тэр намар идэх юм. Тиймээс хамт явах талаар бодоод ч хэрэггүй. Чи намайг гарсны дараа 10 минутын дараа гарч бай. Чи төрүүлж тарахаар бол би чамаас 10 юм уу 20 минутын дараа гарах болно. Үгүй, цэцгээ чи. За баяртай. Би яарад байна гэж үгийг нь тастан хурдан алхана. Ард нь галт үг дуурч чадалгүй гараа таллан хоцорно. Гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс амттан шимттэн гурил будаан хүнсний ногоо гэд чухал хэрэгтэй бүхнээ аван даажаадан гарахад үүдэнд дахин галттай таарлаа. Өө цэцгээ, би чамайг дагаагүй шүү. За чи гардаа. Би оръё гэж самдран хэлнэ. Цэцгээч толгой дахин явах гэтэл чи яаж ийм их юм барьж явах юм бэ? Би туслах уу? Хэрэггүй гэж ганц хоёр алгаснаа. За тэгээд гэр мэдчихэд эргэлдээд байхгүй шүү. Гэхэд галтын нэгэд хоёр том тортой зүйлийг барив. Эднийх саяхны дэлгүүрээс жаахан холж гэлсэн энэ удаад хинт нь маш ойрхон санагдлаа. Хаалгаа тогшоход аав нь гарч ирэв. Цаанаас нь охин ч мөн гарч ирлээ. Чи одоо явдаа баярлалаа гэд хөөх шохом явуулав. Аав нь хаалгаа нээгээд саяны хүн хэмбэ? Чамаа хүргэж ирсэн юм уу? Манай ажлын хүн. Гэр нь манайхтай ойрхон байдаг юм. Болроо их чинь ирчихсэн байгаа миний охин. Өө тийм үү. Машина яасан юм? Ганцаараа яваа юм уу? Чамтай уулзах чухал хэрэг гараад гээд
Ажлаасаа шууд такси бариад хүрээд ирсэн гэсэн. Гээд тэд ярилцсан хошаар угаарлаа. Харин аялгау галтын араас хэсэг харан зогсоно. Хөөе миний охин, хаалгаа хаагаад ороорой. За ээжээ гээд санаа алдан хаалгаа хаагаад тэдний араас гүйлээ. Өө ашгүй, чи хүрээд ирв. Та ирчихсэн юм уу? Ирэх байсан бол дүүдээ хэлэхгүй. Ажил дээр шуурхай мэдээ сонсоод чам руу яраад л хүрээд ирлээ. Хоёулаа гарч ярилцах уу гэж нухацтайхан харахад цэцгээ толгой дохин. Миний охин, ээж нь зөндөө амттай авчирсан. Миний охин өвөөтэйгээ идэж, ээж нь болроогчтой нь чухал юм ярилцъя. Гашааныхаа дотор сандалд суун ярилцсан. Болроо түүн рүү харан миний дүү тайван байгаарэ. Нөгөө алтан гоёг шоронгоос суллагдсан байна. Юу? Яагаад? Хугацаанд болоогүй. Тэр чи насаараа. Үгүй гэж сандран биеийн салганахад болор сандран түүнийг тэврээд тайвшир. Үнцг амсгаав. Яаж ийм болдгийм бэ? Одоо бид яах юм? Гэж уйлахад ээжээ зүгээр үү? Та яагаад уйлаад байгаа юм бэ? Гэж охин сандран ардан зогсож байлаа. 2 дугаар хэсэг төгсөв. Сөрөг цэцэг 2 дугаар бүлгийн 3 дугаар хэсэг. Болор аялгау дээр очин ээж нь зүгээрээ миний дөвөөтэйг ороод байж вэ? Ээж яагаад уйлсан юм бэ? Та ээжийг гомдоочихсан юм уу? Тийм ээ. Эгч нь гомдоочихлоо. Тийм болохоор одоо эгч нь ээжийг нь аргадах хэрэгтэй байгаамаа. За тэгвэл та ээжийг минь сайн аргадаарай. Манай ээж уйлах ёсгүй шүү. Гэхэд болор толгой дахив. Охинж өвөөгийнхээ гараас хөдлөн додгош орлоо. Болор чимээгүйхэн алхасаар түүний хажууд суухад та яаж мэдсэн бэ? Оргил чиний өмгөөлөгчөөр ажилласан шүү дээ. Өчигдөр түүн лөө яриад гарын үсэг зурулсан гин. Нэгэн тогтоол гарчихсан учраас яаж чадаагүй гин. Энэ нэгэн чинь ямар муухай юм бэ? Тийм адгуусыг хорвоод дааж чадж байна гэж үү? Хэлээд юу гэх вэ? Их чинчгэлсэн яг тэгж бодоод л ирж байна. Энэ хууль гэж зүйл мөнгөтэй хүмүүст арай өөрөөр үйлчилдэг юм шиг байна. Сошиал ертөнцийн ачаар түүнийг тэр газарт оруулж чадсан ч сошиал ертөнц гэдэг цаг хугацаатай бололтой. Одоо түүний талаар бүгд мартаж. Харин ч тэр ах гээд байгаа хүн нь ард иргэдэд магтуулж эх оны сонгуульд өрсөлдөх үйл ажиллагаа явуулж байгаа сурагтай. Эгч нь хайгаад үзтэл өчнөө буйны үйл ажиллагаа болон сайн дураар хандивт оролцож байгаа юм байна. Энэ хүн л бус тудгааруул хэрэгтэй гэж хүмүүс амралдан магтцгааж байна. Цэцгээ түүн рүү хараад "Эгчээ, миний охин яах юм бэ? Тэр хүнийг аавгаа гэд мэдчихвэл яах вэ? Тэр хүн арайч хурж ирэхгүй баха. Тэгээд эгч нь ахтай нь ярьж байгаад та гуравтаа нэг өрөө барь зээлээр авах гэд хайж байгаа. Ямар тач эхний удаа энэ газраас нүүх хэрэгтэй байх. Тэгээд аав охин хоёр чинь аюулгүй байх хэрэгтэй. Уг нь тийм л дээ. Гэхдээ яаж та хоёроор бид хоёрын нэрэн дээр байр авч байж чамд илүү аюулгүй. Чиний нэр дээр байр авлаа гэд танаа хаягийг шууд олоод л хүрээд ирнэ. Цэцгээ уйлж надад амар тайван амьдрах эрх байхгүй гэж үү? Одоо уйлах цаг бишээ. Чи л хүчтэй байж охиноо хамгаална шүү дээ. Эртхэн зайлыг хөзөлдөж байр саваа олж авах нь чухал. Тэр хүн хизээч ирэвлээ. Ирээд охинд чинь юу ч ярьж магадгүй. Хашааны хаалга дуугарч оргил орж ирлээ. Жээч нь ажил дээр байхгүй. Тэгээд над утсаа асаал да. Гэхэд болор сая нэг утсаа харан унтарсан байсныг нь мэдлээ. Цэник болчихож яасан? Юу болов? Юу болох вэ дээ? Өчигдөр эмнэлэгт үзүүлээд чамайг хэвтрийн дэглэм сайн барь гэж хэлээ үсттэй. Ажлаа тарсан бол шууд гэртээ ирээч. Утас чинь хүртэл унтарчихсан болохоор
Ямар их санаа зовж байгааг мэдэж гэнэ үү? Та эгчээ, би ч өвц юм уу? Харин эгч нь хүүхдээ нэг нас хүрээд ажилдаа ортол ахиа жирэмсэн болчихж. Тэгээд ураг жоохон аюултай байна гэдэл. Хүү эгчээ, тийм үү, ямар хөөрхөн юм бэ? Та тэгвэл сэтгэл санаагаа тайван байлгаад хэвтээд амарч байх ёстой юм шүү. Ахын зөв штэ. Эгч нь дөнгөж ажилдаа ороод 3 сар болж байна шүү дээ. Ажлаас их зүйл алга. Тэгээд ч эгч нь зүгээр суугаад байж чадах хүн мөн гэж үү? Гэхдээ л та хүүхдээ бодолтой. Чинд нөгөө хэрэгээр ирээ юу? Болор толгой дахина. Ах нь яаж чадсангүй. Нэгэнд шийдвэр тогтоол нь гарчихсан. Маргааш нөгөөдөр суллагдах байх. Уг нь эгчид чинь хэлэхгүй шууд чамд хэлээ гэж бодсон юм. Ах эгч хоёр нь байр хайж байгаа. Тийм ээ, сонссон. Оо, энийг хүртэл ярьчихсан юм уу? Манай хүн нэрээ үнэн шуурхай хүн шүү. Одоо харах уу? Хүү хүлээж байгаа. Болор цэцгээр рүү хараад миний дүү тайван байгаарэ. Цаадах чинь нэг хэсэгтээ та хоёрт ойртож чадахгүй. Угаасаа одоо нэг буруу зүйл хийвэл авралгүй гэдгээ тэр маш сайн мэдэж байгаа. Ах эгч хоёр нь байр хурдан олноо. Аялгуу гарч ирэн аргил ахаа гэд түүнийг тэрвэрнэ. Өөй, манай аялгуу ямар том болоо вэ? Саяхан ирэхэд анхыхаа энэ хавар татдаг байсан биз дээ. Яана, ах нь яарч байгаад аялгуудаа юу ч аваагүй юм байна шүү дээ. Алаасаа удлан төрөвчөө гаргаж ирэн мөнгө гаргаж түүнд өгөв. Ахын дүү энэ мөнгөөр өвөөтэйгээ хамт гоё юм авч идэрээ заа юу. За, баярлалаа ахаа. Оргил болор хоёр гэртээ харахаар явлаа. Цэцгээ тэдний араас гунигтай харан сууна. Ээжээ, надад яагаад аа байдаггүй юм бэ? Би оргил ах шиг ийм аавтай болмоор байна. 3 дугаар хэсэг төгсөв. Сөрөг цэцэг 2 дугаар бүлгийн 4 дугаар хэсэг. Цэцгээ түүнд юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг чимээгүй болов. За, ээжээ, надад та байхад аавын хэрэг байхгүй. Гэхэд охиноо тэрврээд миний охин яагаад юм ухаантай юм бэ? Таныг дуурайгаа шүү дээ. Гэхэд тийм ээ тийм. Чи минь ганцхан ээжийн л охин, өөр хинийх ч биш. Хэдэн өдөр өнгөрч цэцгээ ажлаа даран яаран гэртээ ирдэг боллоо. Аавда охиноо ганцаар ангин хаашаа ч явуулж болохгүй үргэлж хажууд нь байгаарай гэж захина. Орой бүр хар дар цэрэг бөгөөд цаанаа нэг л төгшүүртэй өдрүүдийг өнгөрөөж байлаа. Харин галт өдөр бүр түүний араас чимээгүйхэн алхана. Цэцгээж түүнийг араас нь явж байгааг анзааралгүй явна. Нэгэн өдөр шуургатай хүйтэн өдөр байсан тул цэцгээ ихэд даран түргэн алхана. Араас нь хэн нэгэн даган явах шиг санагдаад улам бүр алхаагаа түргэсгэнэ. Арагшаа харна гэхээс айж урагшаал харсаар яг гэрийнхээ булан дээрээд эргэн хартал түүний ард галт зогсно. Чи чинь хүн айлгачих юм аа? Ард явгаа хэлэхгүй яасан юм? Чи чинь намайг хамт явж болохгүй гэд байсан биз дээ. Тэгэл маргаашнаас эхлээд өглөө хамт явж орой хамт ирж бай болох уу гэж цэцгээ түүнээс асуулаа. Өөх, бололгүй дээ. Тэгмээрсэн дээ. Бараг нэг газар шухаа амьдардаг бас байж нэгнээсээ хол яваад л хүн харсан ч гэсэн би чиний араас дагаж мөрдөж байна гэж харагдахаар байна. Яагаад гинэт ингэж хийдэв? Зүгээр л. За тэгвэл маргааш хамт явъя. Би 8 цаг 10 минут гээд гэрээс гардаг. Тэгэхээр чи яг энд 8 цаг 10 гэхэд бэлэн байна шүү. За гэж хэлээд гэртээ орлоо. Галт ч цэцгээтэй хамт явах болсондоо маш их баяртай байлаа. Харин цэцгээ ганцаараа айж явснаас галттай явах нь арай дээрээ гэж үзсэн байв. Ингээд л тэд өдөр бүр хамтдаа ажилдаа явж хамт ирдэг болов. Галт цэцгээг өөртөө татах гэж эрен дэлхийж байна. Гэвч цэцгээ түүнийг огт тоосонгүй хэвээр байлаа. Энэ удаад ажлынхаа нэгэн эмэгтэйн төрсөн өдөр болж ажлынхаа хамт олныг бүгдийг нь
эрхийг өрсөн тул галт цэцгээ хоёрч хамт гарцгаах боллоо. Нэгэн ресторанд хооллон хөгжилтнө. Дараа нь бүгдөө караоке оронд дулаацна. Цэцгээ яммаар байсан ч өөрт нь анх ажилд ороход нь маш их туслаж байсан сайн эгчин тул татгалзаж чадалгүй явна. Галт цэцгээ хоёрыг дуул гэж бусд нь шахна. Ажлынхан хүүхнүүд галтад найр тавин энэ сайхан залууг яаж дуулахыг нь сонсомоор байна гэж байн хэлснээр галт дуулахар боллоо. Зөрөн өнгөрөх тэрхэн зур гэж дуугаа эхлэхэд бүх хүүхнүүд гоё сайхан дуулахыг нь магтана. Тэр үнэхээр сайхан дуулахаж галт дуугаа цэцгээ рүү харан дуулах нь түүний сэтгэлд багч гэсэн оч асаач чадлаа. Хизээж ингэж эр хүнээс болж догдож үзээгүй түүнд үнэхээр л сонин содон мэдрэмж байлаа. Хазар нь халуу дуугаж шатах мэт болно. Ашгүй төрсөн өдрийн эзний нөхөр нэрж түүнийг авч явснаар үйл ажиллагаа дууслаа. Зарим хүмүүс нь цааш үргэлжлүүлнэ гэсэн ч цэцгээ эрс татгалзаад харихар болов. Галт цэцгээ хоёр такси барин явлаа. Цэцгээ түүнийг харах төдийд нүүр нь улааж зүрхэн зогсох мэт тэмэл мэдрэмжийг ахин дахин авна. Чи зүгээр үү? Царай чинь улаагаад нэг л тийм хэцүү харагдаад байх юм гэж галт түүн рүү санаа тавин асуулаа. Зүгээрээ халуу задал дээр гэж нүрээ сандран сэвнэ. Би чамайг уучхаа дотор ч муухараад байгаа юм болов уу гэж. Чи гэхдээ ерөөсөө уугаагүй зүтэй. Тийм ээ, би арх ууж чаддгүй юм. Арх уусан хүмүүс ч дургүй. Өнөөдөр яах аргагүй чимгээ их чинь төрсөн өдөр болохоор л хамт явсан юм. Би мэднэ. Би ч гэсэн арх уудаг хүмүүс дургүй. Хар багаас аавыгаа арх ууж ээжим минь зодож дүү бит хорийг айлгаж нойргүй хондог зөндөө шүн байсан. Эцэс сүлд нь дүү минь өвчтөй болж аав шоронд орсноор манайх гэдэг аль тал хагас болсон юм. Цэцгээ түүний амьдралын талаар анх удаа сонссон нь энэ байлаа. Хүн бүрт өөрийн гэсэн хүндгэлдэггүй зовлон нуугдаж байдаг гэдгийг тэр мэдэж авав. Чи их мундаг юм аа. Танах сайхан нүүж ирсэн байх тийм үү? Урд нь би чамайг ерөөсөө харж байгаагүй юм байна. Би уг нь ойр хавьд байгаа айлаа бүгдийг нь мэднэ. Тийм ээ. Сая ажилд орохын өмнөх нь нүүж ирсэн юм. Манайх байранд амьдардаг байсан. Аавыг шоронд орсны дараа аавын дүүнэр бидний хөөчихсөн. Манай ах та нараас олж шоронд орсон гэдэл. Аав чинь яагаад шоронд орчихсан юм бэ? Тэрөө аав согтуу ирээд ээжийг ахаад л зодсон тэр үед би байгаагүй юм. Бүх зүйл миний буруу. Аав худаг гаргаж ирээд ээж рүү дайрахад дүү маань ээжийн урдуур ороод хутгад уулчихсан юм. Яг гуй дагуу шүрэмсийн дайруулаад хутгалчихсан. Тэгээд л дүү минь насаараа сумгаа болчихсон юм да. 4-р хэсэг төгсөв. Сөрөг цэцэг 2-р бүлгийн 5-р хэсэг. Галт санаа алдан хэрвээ би тэр үед байсан бол миний дүүд тийм зүйл тохиолдохгүй байх байлаа. Бүх зүйл миний буруу. Бити өөрийгөө буруутгаа. Чи маш сайн ах шүү дээ. Энэ бүх зүйлийн буруутан бол тэр аав чинь. Аав чинь өөрийнхөө бурууг мэдэхгүй байхад чи яагаад өөрийгөө буруутгах нь гэж? Ингээд яагаад чи өөрийнхөө тухай хэнд ч ярьдаг юм бэ? Яах юм? Тийм сайхан гайхуулаад байгаа амьдралтай ч биш. Тэгээд би тийм гайхуулах амьдралтай байсан гэж юу? Үгүй дээ. Зүгээр л өөрийнхөө амьдралыг ярих гэхээр санамааргүй хар дурсамжаа ярих болчихдог учраас би ярихыг хүсдэггүй юм. Тийм байх нэ. Гэхдээ дээр чамайг хүргэж өгөхөд танаа хашаанд нэг жоохон охин байсан. Тэр хин юм бэ? Манай охин штэ. Тийм үү? Чи охинтой хэрэггүй? Тийм ээ. Яасан болохгүй юм уу? Үгүй л дээ. Ингээд чи эдэн настай юм бэ? Яасан? Юу чамд болохооргүй санагдаад байгаа юм бэ? Харж явахнаар ээж болчихсон юм шиг байна уу? Тийм ээ. Би 16 нас хүрэхээс өмнө ээж болчихсон юм. Одоо миний охин сургуульд орох гэж байгаа. Тэгээд юу гэж?
Хүүхдэрээ хүүхдтэй болж гэх гээд байгаа юм уу? Үгүй дээ. Чи буруу ойлгочихлоо. Би хэний ч амьдралыг шүүх дургүй. Хинч хэнийхээ амьдралаар амьдрч үзээгүй ээж нэгнийхээ амьдралыг шүүх эрх хэнд ч байхгүй үсттэй. Энэ үг цэцгээд маш дотн сэтгэгдэл үлдээжээ. Чи тэгж боддог бахнэ. Таксиж ирэх ёстой газраа ирж тэд буухаар боллоо. За баяртай гэд цэцгээ орох гэтэл өнөөдөр үнэхээр гоё өдөр байлаа тийм ээ. Юу нь тийм гоё гэж? Зүгээр л чамтай цагийг илүү их өнгөрөөж чамтай хамт байсан л их жаргалтай болгож байлаа. Цэцгээ ичингүрч за би орлоо. Чи ч гэсэн эрт орж амар гэд хашаа руугаа орлоо. Анх удаа л хүнд дурлах мэдрэмжийг авсан цэцгээ яг л тэнгэрт дүүлж буй мэт мэдрэмжийг авч байлаа. Гэртээ чимээ гаргалгүй ортол "Миний охин, ийм орой олтол хаагуур явсан юм" гэж аав нь унталгүй сууж байлаа. Манай ажлын нэг их чинь төрсөн өдргээд хамт жоохон сууж байгаад л. Болж дээ. Миний охин ингээд хүмүүстэй найзалж нөхрөл гэхэд охин инээмсэглээд "Охин унтаа юу?" "Тийм ээ. Чамайг жоохон асууж байгаад л унтчихсан." Цэцгээ охин дээрээ очин хадрыг нь зөөлөн үнслээ. "Аваа, хүн болгон миний бодсон шиг тийм муу хүмүүс байдаг бололтой." "Тийм шүү. Энэ хорвоо дээр өчнөө сайхан хүмүүс байгаа. Одоо миний охиныг дандаа сайхан хүмүүс хүрээлэх болно. Чи эргэн тойрноо харал та. Чамайг дандаа сайхан хүмүүс хүрээлж байгаа шүү дээ." Цэцгээж инээмсэглэн амандаа өөрийн ирэхгүй дуу аялан охины хажуугаар орон хэвтлээ. Өглөө гэрээсээ гарч ирэхэд нь галт түүнийг хүлээн гадаан нь зогсож байлаа. "Сайхан амарсан уу?" "Тийм ээ." "Өөх, өнөөдөр нар баруунаас гараа юу та?" "Юу? Яагаад?" "Чи надтай минь мэдээд л асуултанд хариу өгөөд л." "Тэгвэл хариу хэлэхэ болчих уу? Одооноос дуурхаа болий." "За тоглосон юм да. За явцгаая" гэд хоёул инээмсэглэн алхацгаана. Ажил дээрээ нэг лүүгээ харц тулгарсан үедээ ичингүүр инээмсэглэнэ. Ажилч тарж тэд гэрлүүгээ хамт алхацгаана. Цэцгээгийн гэрийн үүдэн дээр хэн хинээсээ салах дургүй зогсоно. "Цэцгээ, миний охин" гэж аав нь дуудахад тэр сая нэг галтаас харцаа салгалаа. "Яасан бэ? Аваа, та ганцаараа яахаар явж байгаа үлээ? Охин яасан юм?" "Харин сая бид хоёр хамт дэлгүүр орсон юм. Тэгээд аав нь нэг танилтайгаа таарад юм ярьж байсан юм. Тэгээд дуусаад харсан охин байдгүй." "Юу вэ? Та тэр хавьда хайсан юм уу?" "Тийм ээ. Байхгүй ямар сайндаа гэртээ ирж гисэн болов уу гэж бодоод наашиг үжиглээ." Цэцгээ сандран гэртээ ортол охин байсангүй. "Миний охин, чи хаана байна?" гэж ийш тийшээ харам хайна. Тэр гурвуулаа салан хайсан боловч ойр хавьд алга байлаа. "Хэдүүлээ цагдаад мэдэгдсэн дээр бахаа да" гэж галт хэллээ. 6 дугаар хэсэг. Цэцгээ өөрийн ухаангүй л ийш тийшээнгүй охиноо дуудан хайна. Галт хамгийн ойрхон цагдаагийн хэлц рүү явлаа. Цэцгээж ойр хавьд байрлах бүхэл дэлгүүр үйлчлэгээний газар гудамжаар хайсан ч байсангүй. Галт буцаж ирээд цагдаад мэдэгцчихлээ. Хүүхэд алга болоод нэг цагш болоогүй учраас эрен хаах ажиллагааг эхлүүлэхгүй гин. Ямар ч тач биднийг сайн хай, гэртээ ирэхийг нь хүлээг гин. Тэгээд 6-аас дээш цаг болвол холбогдороо гэж байна. Юу гэсэн үг вэ? 6 цаг яаж миний охин яах юм бэ? Бид нартай зөрөөд гэрт орчихсон байж магадгүй шүү дээ. Хэдүүлээ гэртээ буцаж очиод үзсэн нь дээр бахаа да. Гэд цэцгээл дагуулan гэрт нь очиход охин ирчихсэн байв. Цэцгээч охиноо харангуйдаал тэрч аван "Миний охин ашгүй дээ. Хаана нэсэн? Зүгээр үү?" гэж биеийнх нь бүхэл хэсгийг шалгаж харна. "Ээжээ, би зүгээрээ. Би зүгээр болоод л таны өмнө зогсож байгаа зү. Миний охин хаана байсан юм?" гэж
өө нь асуухад би гэснээ. Ойрхон тоглоомын талбай харагдахаар нь жоохон тоглож байгаад хүрээд ирсэн юм аа. Ашгүй дээ. Миний охин дахиж ингэж алга болж болохгүй шүү. Гэд охиноо чангаас чанга тэвэрлээ. Гэхдээ энэ ах юм бэ гэж асуухад сая л цэцгээгийн аав нь мөн галт руу анхаарлаа хандууллаа. Цэцгээ сандран ээжийнхэн цуг ажилдаг хүн байгаа юм аа. Гэр нь ойрхон байдаг болохоор хамт явдаг юм. Миний дүү наашаа суу. Цай уу? Бэ гэж мөнгөн амтан цай дээж амсуулсангүй. Зүгээр дээ. Ямар тийх завдал олдсон биш. Галтаж цай уух зураа цэцгээ рүү инээмсэглэн үе харна. Ингэж харж байхдаа аавтаа нь харцдуулан ээжид сандарна. За би ч явъя да. Хоол идээд яваач. Хэрэггүй ахаа, баярлаа. Миний охин найзаагаа гаргаж өгөөч. Хөөр хиймэн. Бидэнд бас их л тус боллоо. Баярлалаа. Орж гарч байгаарай. За ойлголоо. Баяртай. Цэцгээж түүнийг хашааныхаа гадна гаргаж өглөө. Өнөөдөр маш их баярлалаа. Зүгээр дээ. Охин чинь зүгээр байгаа нь сайн хэрэг. Хүүхэд болсон хойно тоглох гээд өвгөөсөө төрчөөдөө. Гэрээ олоод ирдэг мундаг охин байна да. За би орлоо. Маргааш амралтын өдөр хамт салхинд гарах юм уу? Яаж? Би нэг танил ахыхаа машиныг гуйчихъя. Тэгээд чи охин авчих. Гуруулаа салхинд гарыг. Болж байна гэж толгойд охин. Цэцгээж охинтойгоо унтахаар оронд орлоо. Миний охин, энэ залуу чамд их сайн юм шиг ээ. За аава, үгүй дээ. Зүгээр л хамт ажилдаг. Гэр нь ойрхон учраас өглөө оройдоо хамт ирдэг юм баггүй юу? Гэхдээ л эр хүний харц худлаа хэлдэггүй юм да. Оо аава, өглөө охин бид хоёр салхинд гарна. Галт салхинд гарах гэсэн юм. Тэр явж зүгээр биш шүү. Одоо миний охин нөхөртэй найз залуутай бол. Охиноо бодоод хэдэн жил ганцаараа явлаа шүү дээ. За болтой аав минь. Та нэг их хөгшин хүн шиг ярих юм аа. Та намайг тэгж байхаар өөрөө нэг цайны хүнтэй болооч. Миний мэд хөгчнөн жил ганцаар явлаа. Сэтгэл таарах хүн алгуу. За юу гэхв? Одоо ч ганцаараа байж байгаад өөх минь. Амьдрал ямар тоглоом биш. Айл гэртэж тоглож байгаа биш дээ. Унтаж амраа миний охин. Гэд буруу харан хэвдлээ. Цэцгээж тэрүүхэн зур авигаа шоолон инээгээд охиноо тэрэн хэвдлээ. Охин аль хэдийн унтсан байлаа. Түүний үсийг зөөлөн илээд маргааш салхинд гарна гэхээс сэтгэл нь маш их тогтолж байлаа. Тэр шөндөө сэтгэл нь гэгэлзээд олигтойч унтсангүй. Өглөө эртээ босож дэлгүүр орон өнгөн зууш болон хоол хийгээд амжлаа. Амандаа дуу аялан нүүрэндээ инээмсэглэл тодруулах охиноо хараад охин нь хүн дурлж сэтгэл алдарсан гэдгийг маш сайн мэдэж байлаа. Өөрийгөө байн толинд харж үсээ янзалж хэд хэдэн хувцас сольж өмсөх нь түүний бодлыг улам бүр батлна. Хашааны гадаа маш эрен сигнал дарахад цэцгээ охиноо дагуулan яаран гарлаа. Өглөө нэмэнд сайхан амарсан уу гэж ээлдэг мэдлэн цэцгээ хариу мэд мэдээд охинтойгоо хамт арын судалд суух гэтэл жолооч ганцаар тулах гээд байгаа мó. Нэг нь урдаа суул та гэж шоглон инээхэд ээжээ та суу би ардан сууя гэв. 6 дугаар хэсэг төгсөв. Сөрөг цэцэг 2 дугаар бүлгийн төгсгөлийн 7 дугаар хэсэг. Анх удаа л гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг тэд мэдрэн хамтдаа хөдлөлөө. Энэ өдөр хэн хэнд нь хамгийн сайхан өдөр болов. Оройн нь охин ядарчихсан замдаа унтаж байлаа. Цэцгээ галт руу хараад чи одоогийн амьдралдаа харамсаж явдгүү? Үгүй яасан гэж. Зүгээр л өнгөрсөн цаг хугацаанд очих юм бол энийг л засчих юмсан гэж боддог зүйл байхгүй юу? Үгүй. Хэрвээ тэгэж алдаагаа засаж болдог бол амьдрал амтгүй штэ. Зүгээр л алдаатай оноотойч энэ бол миний л амьдрал.
Энэ үг цэцгээд ихэд таалагдав. Гэртээ орох гэтэл галт охиныг нь тэврээд би оруулаад өгье гэв. Мэдээж гэрт нь ороход аав нь ихэд баярлаж галтыг сууж цай хоол идэхийг урив. Ингэх үед түүнийг яг л байцаалд авч байгаа цагдаа шиг л бүхнийг асууж шалгаана. Цэцгээ санаад зовж яран галтыг дагуулan түүнийг явуулах гэтэл галт түүнийг үнсчихв. Гэнтийн бөгөөд догдлом энэ үйлдэл хэн хэнийхэн сэтгэлийг улам бүр догтлоолно. Энэ өдрөөс хойш цэцгээ галт хоёр үерхэж эхэллээ. Энэ үед алтан хуйг тэдний тухай бүгдийг мэдчихв. Галт цэцгээ гэрт нь оруулчаад өөрөө гэрлүүгээ алхаж явтал урд нь алтан хуйг хэд хэдэн залуутай хамт зогсож байлаа. Чи нөгөө ир байх нэ? Алив, наад хаваад яв гэд өөрөө машиндаа суужглаа. Таван залууг яагаад ч эсэргүүц зугтаж чадалгүй машинд нь чирэгдэн суулаа. Гэрээс нь хол зайдуу газар дээрээд түүнийг нүүр нүдгүй задав. Чи яагаад ингэж байгаа юм бэ? Яагаад аа? Чи мэдэхгүй байна уу? Чи миний эхнэр хүүхдийг эргүүлээд өөрийн болгочихно гэж санаа юу? Юу? Хин чиний эхнэр хүүхд гэж? Цэцгээ. Юу? Үгүй. Тийм байх ёсгүй дээ. Ёсгүй биш, ёстой. Одоохон миний эхнэрээс холд. Эсвэл би чиний ээж дүүгээр чинь наадчихж чадна шүү. Дүү чинь нэрэмдэг баха. Чи яг хийм бэ? Яагаад энэ бүгдийг мэдэж байдаг юм бэ гэж үү? Гэж чанга нэгээд маргаашнаас нэг жалхам цэцгээтэй ойртохгүй, ойлгосон уу? Чадахгүй. Би цэцгээ тайртай. Тэгээд дүүдээ хайргүй хэрэггүй. Дүүдээ ч хайртай. Тэгээд би чамд нэг түүх ярьж өгөх үү? Би нэг жоохон охиныг өөрийн болох гэж хүчээр өөртөө оруулаад жирэмсэн болгочихсон. Уг нь бид хоёрыг сайхан хосууд болох байсан юм. Гэтэл тэр тэнэгтээ яваад нэг эргүй эмтэй дарж тэндээ бүх явдлаа эхлээд бидний харилцаа дууссан. Намайг байх ёсгүй газарт минь оруулчихсан ч би чинь хэн бэлээ дээ? Тэд нар намайг нэг л андуураад байх шуугаа юм да. Тэгэхээр цэцгээ чиний эхнэр биш харин хохирогч юм биз дээ. Чи ч адгийн амт юм да. Та нар хохирогчдын дүрд орох ямар дуртай юм бэ? Тийм ээ, би гэмт хэрэгтэн. Тэгээд намайг тэр газартаа хийгээж чаддгийм бол. Би анхааруулсан шүү. Гэснээ наатхаа хэд гөвшиж байгаад оромжных нь ойролцоо шийдчих гээд машиндаа суугаад явлаа. Маргааш нь цэцгээ ажилдаа явах гэтэл галтыг хүлээсэн ч тэр ирсэнгүй. Удс руу залгасан ч удаа авсангүй. Арга гадаад гэрт нь очтол гэрэн цоочтой байлаа. Ингээд л автобусандаа суугаад ажил дээрээ хоцрон ирлээ. Гэтэл ахлах нь галтыг эмнэлэг твцэн тухай ажлынхандаа хэллээ. Цэцгээж санаан заваад сууж чадсангүй. Утас нь холбогдохгүй хэвээр. Арай гэж ажлын цаг дуусч түүний хэвцэн тасгийг олоод гадаа нь нэрэхэд ээж нь тасгаас гарч ирнэ. Сайн байна уу? Би галтын найз цэцгээ байна. Гэхэд өө чи цэцгээ юм уу? Эг чинь чамайг хараагүйж бараг таньнаа. Галт чамайг байнга л ярьдаг юм. Ямар хөөрхөн охин бэ? Баярлаа. Галт зүгээр үү? Биеийнхэн байдал тогтворцсон. Эмч одоо айх зүйл байхгүй гэсэн. Юу болсон бол? Өчигдөр гэртээ ирж хоноогүй юм. Би ч чамтай л хонж байгаа баха гэд тоогоогүй юм л да. Гэтэл өглөө босоод гэрээсээ гартал ухаангүй юм үүдэндээ хэвтэж байсан. Нүүр ам нь улаан ирээ хүнд зодуусан болтой л байсан. Сая цагдаа нар бас ирээд мэдүүлэг аваад явсан. Өөрөө ухаан орж ганц хоёр юм хэлсэн. Юу гэж хэлж байна? Алтан хуйгаа чамайг аландаа л гэдээсэн. Алтан хуйгаа? Чи таньдаг юм уу? Тийм ээ. За би эргээд ирье гэд яаран явлаа. Болорлуу залхан энэ тухай хэлтэл чи болгоомжтой бай. Наад залууч нь мэдсэн байхыг бодоход чиний ойр орчим эргэлдээд байгаа бололтой. Чи наанаасаа яаралтай нү? Тэгээд би энэ хүнийг яах юм бэ? Би анх удаа хүнд ингэж үнэн сэтгэлээсээ дурлаж байна шүү дээ. Би чинь
дурлаж харьлах эрэгтэй хүн биз дээ гэж уйлна. За тайвшир да. Би оргил ахтай чинь яри. Юу гэх нү гэд уцаа салгалаа. Би л энэ орчлонд байхгүй болчихвол миний эргэн тойрны хүмүүс аз жаргалтай амьдрна. Би л байхгүй болчихвол гэж уйлж явсаар зэрэгэлдэх өндөр байрны хамгийн дээд давхарт нь гарлаа. Эх хотыг харан зогсох түүнд ягаад ч юм амар амгалан санагдана. Түүний нүд нь нулимс бурхан ирж тэр уртаар амьсгаа аван зогсно. Удсан дуурж болроос дуудлага ирнэ. Уучлаарай хчээ. Би та нарынхаа төлөө үүнийг хийх ёстой. Дахин дуудлага ирнэ. Тэр аван ярихад баяртай мэдээ. Эх чинь чамд баяртай мэдээ хэлэх гэж залгаж байхад юу юм бэ? Алтан хуйг өгчихжээ. Юу гэсэн үг вэ? Яаж? Үгүй элвүү дээ. Тийм ээ. Урд нь машин согтуугаар барьж аваад осол гаргаад нас орчихсан байна. Сая мэдээгээр хүртэл гарч байна. Оргил ах чинь надад хэлсэн юм аа. Одоо чи тайван аз жаргалтай амьдарч болохоор болсон байна шүү дээ. Зэцгээ. Чи одоо аз жаргалтай амьдран сонсч гин үү? Энэ үг зэцгээг энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн болгож байлаа. 5 сарын дараа галт зэцгээ хоёр шинэ байранд орж хамтын амьдралаа эхлүүлсэн юм. Хүн бүрл аз жаргалаар дүүрэн гэрэл дээрээ рүү алхацгаана. Төгсөв. Зохиолыг бичсэн А. Үүрийн туяа.